сургуулийн цагт төдөөсөн залбир хоёроо биенд урьж байна. Эцэг өдрийн мэндийг хүргэе. ертөнцийн эзэмнээ тань баярлалаа. Таны нэр дээр цуглах боломжийг өгсөн танд баярлалаа эзэм. Тэгээд энэ хөтө өдөр ч гэсэн бас танд магтаалыг алдрыг өргөхөө зориод ирсэн ах дүүсийнхаа төлөө баярлалаа эзэм. Тэгээд үнэхээр яг энэ өдөр бид нэр таны нэрээр нэр цуглан танд магтаалыг өргөхөөр ирсэн байна. Эзэн тэгээд үнэхээр үйлс номон дээр хэлэхдээ эзний нэрээр хүмүүс цугларахад тэнд эдгэрэл баяр хөөр амар тайван болж байсан гэж хэлсэн. Тэгээд энэ цагт үнэхээр бас тэгээд таны амлалт энэ газар биелэх болтгоо гэж залбирч байна эзэн минь. Эдгэрэл хэрэгтэй нэг нь үнэхээр өнөөдөр эдгээх болтгоо. Амар тайван хэрэгтэй нэг нь эзэн минь үнэхээр амар тайван ирэх болтгоо эзэн минь. Тэгээд бас энэ хүн бүр тавхан үгийн хичээлийг өгөөч гэж залбирч байна эзэн минь. Тэгээд таны үг пастраа дамжуулагдаад хэлэгдэх таны үг зүрх сэтгэл бүр үнэхээр тарьж бидний амьдралаас үр жимс ургуулж үнэхээр бид нэр өөрчлөгдсөн амьдралаар амьдрахын тулд ертөнцийн эзэн минь та биднийг бас өөрчилж өөртөө улам адилхан болгож өгөөч гэж залбирч байна эзэн минь. Тэгээд энэ цагийг эхнээс нь дуустал эзэн та хамгаалж өгөөрэй. Бидний оюун бодол, бидний зүрх сэтгэл, бидний бодлыг бид нэр эзэн ертөнцийн эзэн танд олцлуулж байна. Тэгээд үнэхээр муу ярин сүнсний давталгаанаас эзэн та хамгаалж өгөөч гэж залбирч байна. Тэгээд сургаал зах пастрын дээр таны мэрэгэн ухаан байх болтугай. Түүний амнаас гарах үг бүр үнэхээр түүгээр биш харин эзний сүнсээр илчлэгдсэн үг бидэнд үнэхээр өгөгдөх болтугай гэж залбирч байна. Тэгээд энэ бүгдийг таны нэрээр гоо залбирлаа. Амен. За өнөөдөр бидэнд үгийг уншихтайгаар Мика номын 6-гийн 1-8 за бүгдээр хамтдаа уншицгаая. 6-гийн 1-8 өдөр олсон уу те? Израилийн эсэг эзний дарга эзний юу айлдаж үг одоо сонсох түн босож уулсын өмнө хэрэгэ мэдүүл толгод руу хоолоогоо сонсох уус болон дэлхийн хүчит суурай эзэн ард түмнийхээ эсрэг даргатай тул эзний даргыг сонсох түн тэрээр Израильтад даргалдах болно. Ард түмэн минь ээ би танарт юу хийсэн юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулах түн. Үнэхээр би та нарыг Египт нутгаас авчирч, Уулчийн гэрээс долин авчирсаа. Би та нарын өмнө Мосе, Аарон, Ирам нарыг илгээсэй. Мобийн хан Балак юу зөвлөж, Берорийн хүү Балам юу хариулж байсныг эзэн хамгаалсныг та нарт мэдүүлэхээр Шитимээс Гилгад юу болсныг санааж ард түмэн минь. Би эзний өмнө юутай очиж өндөр дошиг Бурхны өмнө бүхийхвэ. Би түүнд шатаал дахил Бурхан Бяронуутай очихоо мянган хуц түмэн босон горхийг эзэн таалах. Би гин төдлийнхээ төлөө уган хүүгээ сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх. Юу нь сайн болохыг хүмүн чам тэр айлцаа. Зөвийг үлд инэрлийг хайрал өөрийн бурхантай даруйнаар алах гэснээс өөр юу тэр чамаа шаарддаг вэ? Амен. За одоо сургаалын цагаар эзний шаарддаг зүйл пастрыг амьдуулж. Халелуя. Эзний өдрийн мэнд. Заажуултайгаа хүмүүстэй мэдлэг хамжааг хүмүүстэй мэдлээрээ. Яа сайн уу? Саний юу вэ? Зарад ирсэн баярлаа. Гадаа хүүтэн байж штэ. Гэсэн чи мундаг шүү. Хүрээдэрлээ штэ. Халелуя. Бид нар нэг сайн бүдэж авч эзний нэрээр өрөөж явах нь маш чухал шүү амин. За тэгээд өнөөдөр эзэн танаас би таны ард түмэн таны хүмүүст юуг айлдах вэ? Юуг ярих вэ гэж эзнээс залбирч байхад Мика номын 6-р бүлгийн энэ хэсгийг эзэн сануулсан байна. За тэгээд энэ Мика зүнч бол манай хэрний 700 оны үед амьдарч байсан. 700-аас 720 оны үед амьдарсан. За тэгэхээр тэр үеэс эхлээд 720-оос хойш 700 он хүртэл манай хэрний өмнөх он шүү дээ. Тэгэхээр энэ Мика зүнч одоо иш үзүүлэгч эзний үгийг одоо тунхагласан байна. Тэгэхээр Мика бол яг Исая иш үзүүлэгчтэй нас ойролцоо чацуу тийм хүн байгаа. Тэгээд Амос болон Мика хоёр бол хоёулаа хөдөөний гаралтай тийм хоёр иш үзүүлэгч байгаа. Бус нь бол хотоос Иерусалим ерөнхийдөө хотод төрсэн хүмүүс байдаг. За тэгэхээр Микагийн иш үзүүлэгчээр дамжуулаад үнэхээр энэ эзний иш үзүүлэгч мөн байна гэдгийг юугаар баталдаг вэ гэхээр
Есүс Христийг ирэх буюу Месая Христ аврагч ирж Израилийг одоо амар тайванд авчирч мөнхийн улс руу аваач тэр үнхээр амлалтын хүү ирнэ гэдгийг тунхагласан байдаг. За тэгээд дээр нь үнхээр бас юу үнхээр энэ яг адилхан яг эзний сүзүүлэгч мөн байна гэдгийг баталдаг бай гэхээр Исаятай адилхан Бэтлехэм хотод мэдлэх болно. Бэтлехэм хотод төрөх болно гэдэг тэр эзний одоо аврагч эзэн Есүс Христ хаан төрхийг одоо бүр илүү өвчтөн тэмдэглэж одоо иш үзүүлсэн байна. Энэ нь үнхээр иш үзүүлгийн явцад үнэхээр Есүс Христ Бэтлехэм хотод мэндэлсний тэр үнэхээр баталгаа болсныг үнэхээр мэдсэн дээр үед үнэхээр энэ бол эзний үнэхээр яагаад болохгүй эзний иш үзүүлэгч мөн байсан байна гэдгийг нотлон харуулдаг байна. За тэгэхээр энэ иш үзүүлэгч маань юуны тулаар иш үзүүлсэн бэ гэхээр энэ одоо энэ Мика, Амос, энэ Исаягийн үед одоо Израильчууд эзний өмнө гэм нүгэл үлдээд эзнээсээ эзэн бурханаас холдчихсон, буруу амьдралын туршилтаа олчихсон, бурхныгаа үл тоомсолчихсон, хайн хандчихсан, хинэггүүдчихсэн, дуулуургүй байчихсан, өөр шүтэн шүтчихсэн яг ийм нөхцөл байдал донд энэ шийдвэрлэгч нар одоо байгаа. Тэгэд энэсээ болоод Израильчууд үнэхээр бурхны эзнээсээ эргэсэн байгаа учраас бурхныгаа үл тоомсорлоод бурхныгаа дагахаа болцсон байгаа учраас сэтгэлийн гүнээсээ түүний чин сэтгэлээсээ хайрлахаа болцсон байгаа учраас бурхан энэ ард түмэн дээр үнэхээр өөрийнхөө одоо шийдвэрийг буулгах гэж байгаа. Өөр улс үндэстэнд илүүдэн одоо тэдний үнэхээр бурхнаасаа олсныг одоо ойлгож ухааруулахын тулд эзэн ажиллана гэдгийг илэрхийлээд энэ шүтүүлэгч нараа дамжуулан хэлүүлсэн мэт. Мэдээж эзний шүтүүлэгч хүн учраас өөрийн ард түмнийг зовно гэдгийг ингээд урьдчилаад мэднэ гэдэг бол хүний хувьд бол сэтгэл санааны хувьд бол маш тийм дарамттай байна. Мэдээж үнэхээр бурхан хэлсэн учраас эзэн хэлж байгаа учраас энэ нь үнэхээр бодтой гэдгийг мэдчихэж байгаа. Эзэн хэлснээгээ хийдэг гэдгийг мэдчихэж байгаа. Эзэн үнэхээр ажилдаг гэдгийг мэдчихэж байгаа. Ийм үнэхээр бурханы хүний хувьд бурханаас үг аваад за одоо үнэхээр манай энэ ард түмэн үнэхээр бурханы өмнө зүг бус зохистой бус байгаад байгаа юм байна гэдгийг мэдэх үед мэдчихэж байгаа тэр хүн үнэхээр эзний шийтгэл ирнэ гэдгийг сонсно гэдэг бол сэтгэл санааны хувьд бол маш тийм дарамттай бас хэцүү зүйл байгаа. Тэгээ яагаад энэ заавал хэцүү зүйл бидний амьдралд тохиолдох ёстой юм, ирэх ёстой юм бэ гэдэг зүйлийг бодох тусам ялангуяа бурхны хүн үнэхээр үннийг мэдж байгаа тэр эзний хийдгийг мэдж байгаа нэгний хувьд бол үнэхээр маш хэцүү байсан. Гэхдээ Микагийн хувьд бол зоригтойгоор эзнийг тунхагласан. Яагаад гэвэл яагаад энэ зүйл болж байгаа гэдгийг үнэхээр эзнээс биш биднээс болж байгаа гэдгийг Мика мэдчихсэн. Бидний хандлагаас болж байгаа үнэхээр бидний амьдрал дээр ирж байгаа өөрсдийн минь байгаа тэр үнэхээр юм буруу амьдралын туршил өөрсдийн минь дээр өөртөө минь гайхамшиг ачирдаг гэдгийг Мика мэдчихсэн. Илүү тунхсан зүйл нь юу байсан бэ гэвэл үнэхээр баячууд болон эзний үнэхээр хүмүүс дахиадснаар үнэхээр бурхны өмнө үнэхээр зохисгүй амьдарч байгааг Мика бол шударгаар шулуунаар одоо тунхаглаж байсан эзний сүзүүлэгч. Амен. Тэгээд Мика бас эзний өмнө үнэхээр сая хэлсэн тэр дарамтыг мэдэрч явах үедээ яагаад бид нар ингэх ёстой юм бэ гэж эзэнтэй жоохон тийм нэг заргалдангүй маягийн тэгж дихгүй байж болтгүй юм уу те бид нар тэгдэг шүү дээ амсахгүй байж болтгүй юм уу заавал тэр юмыг одоо өрөнд орохгүй байж болтгүй юм уу ч гэдэг юм те нэг ийм юм бид өөрөө одоо зээлсэн байж те биднийг ялч даах ёстой шүү дээ давж гарах ёстой тэр үед бид нар үнэхээр тийг төлөхгүй байж болохгүй юм уу гэдэг шиг юм байна байхгүй. Гэтэл яг үүндээ эзний ишүүлэгч хүний хувьд яг энэ үнэхээр зүйл болох гэж байгаа гэдгийг мэдэх үедээ эзний өмнө аль болохоор энийг авахгүй байж болохгүй юу гэдэг энэ зүйлийг илэрхийлж байгаа хүний хаалт сэтгэлээр илэрхийлж байгаа нь энэ байдаг. Тэгээ энэ нь юу гэж байгаа вэ? Эзэнтэй одоо заргалдаж байгаа тийм одоо эзэнтэй одоо зөрчилдөж байгаа хэсэг шүү дээ. Тэгэхээр сэтгэл санаандаа зүрх сэтгэлдээ бас бурхны өөрийнх нь үнэхээр ард түмэнд ирэх энэ гайхамшиг урьдчилаад мэдж байгаа хүний хувьд үнэхээр жаахан болохгүй байж болдгүй юм гэдэг заргыг одоо хийсэн байдаг. Тэгээ энэ үед эзэн бас үгээ иш үзүүлэгчтэй хэлж байгаа. Тэгээ эзний үнэхээр эзэн өөрөө үнэхээр яагаад энэ зүйлийг хийх болоо гэдгийг үнэхээр хэлэхээс өөр арга байхгүй байдал дотор энэ одоо ярьж байгаа. Тийм учраас энэ эсгийг юу гэж хэлж байгаа вэ? Эзний Израилийн эсрэг эзний зарга гэж нэрлэж байгаа. Израилийн эсрэг эзний зарга. Хүмүүс бид нар яг амьдралдаа ирсэн зовлонгуудыг мэддэхээр бурхныг л буруутгаад байдаг. Та ямар сони юм бэ? Миний амьдралд яагаад ийм зовлон тохиолдуулж байгаа юм бэ гэж боддог. Гэхдээ үүндээ бид нар бас яг бурхны өмнө зохистой байсан уу гэдгийг хэзээ эргцүүлэн бодохгүйгээр бид ингэж хэлдэг. Бурхан сайн учраас муу юмыг бол зөвшөөрөхгүй. Бурхан бидний төлөө үргэлж сайныг хийдэг шүү. Амен. Бидний амьдралд үргэлж сайн байх зүйлийг төлөвлөдөг шүү. Мэдээж бид нар зовлонтой
хэцүү байдаг ч гэсэн эзэн бидэд дандаа сайн байх сонголтыг хийж өгдөг шүү. Амен. Гэхдээ энэ нь юу вэ гэвэл бид эзэн үнэхээр сайн учраас бидэд муу юмыг зөвшөөрдөггүй хийгийг эзэн өөрөө хийгээд байгаа биш байхгүй юу? Эзэн өөрөө тийм сайн эзэн учраас, сайн бурхан учраас эзэн хийгээд байгаа биш. Харин бидний өөрийн минь үнэхээр хүмүүс бидний минь гаргаад байгаа бурханы өмнө зогсгоо гаргаад байгаа бардан байдал, тэрслүү байдал, дуулуургүй байдал, бурханы үд томсорлог байдал, худал сүдэнийг шүтэх байдал, үнэхээр өөрсдөө амьдралын хэм маягийг буруу муу тусалтаа хутгах явдал, бодөр муу үнэхээр захаалтаа хутгалдах явдал, энэ бүхий зүйлүүд нь өөрсдөө юу гацдаг юм бэ гэхээр бидний үдээр өөрсдөд минь эргээд зовлон болох зүйлийг яадаг вэ? Ачигддаг. Тэгэхээр энэ хинээс бурхныг бид нар буруутгаад байгаа шүү дээ. Бурхан та яагаад ингэж байгаа юм бэ? Биш ээ. Бид өөрсдөө амьдралыг буруу муугаар бид өөрсдөө үнэхээр нийгмийг буруу муугаар авч яваад буруу муу хандлагаараа үнэхээр боснуулдаг учраас хүмүүсийн амьдралыг бид нар сүрүүлдэг учраас буруу муу нийгмийг бүтээгээд бид нар нэгийг хохирогч болгодог учраас түүний улмаас бидэнд дээр зовлон ирээд байгаа болохоос биш бурхан үнэхээр энэ дээрээс зовлон өгөөд энийг ингээд заваач чи тэрийг ингээд заваач чи гэдэг юм байхгүй юу? Харин бид өөрсдийнхөө үнэхээр амьдралынхаа алдаануудаас л зовлонгаа амсдаг болохоос биш бурхан ингээд алдаануудыг өгөөд энийг автуулчих гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгвэл бид нар одоо бурхан та яагаад гэж яагаад хэлээд байгаа юм бэ? Яг энэ зүйлийг бид нар бодох хэрэгтэй. Бурхан бид нар тийм муу юм хизээч хийдэггүй шүү дээ. Харин муу ерөөсөө хийдэг байхгүй юу? Муу ерөөсөө юугаар хийдэг вэ гэвэл бидний муу ёрын бодол санаагаар уруу татаж, муу ёрын үнэхээр уруу дадлгуудыг бидний амьдрал өгч, муу ёрын тэр үнэхээр бодол санаа, амин хуваа хичээсэн хандлагуудыг өгч, тэрүүгээр дамжуулан хүмүүс бид нар үнэхээр тэр муу зүйлийг үүддэг байхгүй юу? Түүнээс бурхан муу юм хийлгээд байгаа юм биш үү? Бурхан ерөөсөө Библи хэлэхдээ тэр бол ариун гэж хэлж байгаа. Төгс ариун нэгэн гэж хэлж байгаа. Түүнээс гарах ямар муу юм байна? Ямар сүудэр байгаа юм бэ? Энэ талаар та бодож үзсэн. Тийм учраас эзэн би Израилийн эсрэг зарахтаа байна гэж. Та нар яагаад намайг буруутгаад байгаа юм бэ гэж. Тийм учраас бурхан заргалтмаа санагдчих. Яг энэ үед. Тийм учраас бурханы заргалчих сэтгэлийг нь илэрхийлээд өөрөө үгээ хэлсэн учраас Мика энэ тусганд гаргаж. Тэсний бурхан ингэж асууж байна. Эзний юу хайдаж би одоо сонсогдсон. Босож уулсын өмнө хэрэгэ мэдүүлж толгодын дуу толгодод дуу хоолойгоо сонсох. Та нар яриад уус болон дэлхийн хүч цуурай эзэн ард түмнийхээ эсрэг би зарахтаа тул. Эзний заргыг сонсогдсон. Эзэн одоо та нар надад ярил та. Надад үнэхээр миний хийсэн буруу юм гэж хаана байна гэж бурхан ярьж байгаа байхгүй одоо. Энэ яг бурханы үг шүү. Би та нарт ямар буруу юм хийсэн бэ? Яагаад надад гомдлоод байгаа юм бэ гэж. Бурхан ингэж илэрхийлж. Тэгээд цаашаа өглөөд хоёр асуултыг асууж. Би та нарт ард түмэн минь ээ. Би та нарт юу хийсэн юм бэ? Юу хийсэн юм бэ? Би та нарт. Та нарыг зовоох би юу хийсэн юм бэ гэж. Ариун бурхан асууж. Сайн бурхан асууж. Би та нарт юу хийсэн юм бэ? Хоёр дахь нь юу гэж хэлж байгаа вэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ гэж асууж. Энэ хоёр асуултыг асууж. Бүгдээрээ бодлоо. Бүгдээрээ одоо гомдлож байгаа үгнийхээ талаар бурханд эсрэг гомдлож байсан үгнээ бүгдээрээ жоохон бодцгоо. Санацгай. Бурханыг чин сэтгэлээсээ итгэж дахгүй байгаа хүний гаргаж байгаа үйлдэлийг бурхан та яагаад энэ хүнийг тэхгүй байгаа юм бэ гэхээ бацгай. Яагаад гэвэл тэр хүний өөрчлөлт бурхан дээр ирж өөрчлөлтнө. Бурхан дээр ирэхгүй учраас өөрийнхөө муухаглалаараа тэр үйлдэж эхнэрийгээ зовоож байгаа учраас нөхрийгөө зовоож байгаа учраас л тэр юм. Тэгвэл энд яагаад би буруутай болчихж байгаа юм бэ гэж бурхан асууж. Би яасан? Би юу хийсэн? Би яаж ядраасан юм бэ таныг? Гэж бурхан хэлсэн. Тэгээ үнэхээр би та нарыг тэгээ бурхан өөрөө заргаа үргэлжлүүлэн жоохон нэг өөрийгөө өмөрөх тэр хандлагаараа ярьж хэлж. Израильчуудад ярьж байгаа. Израильчууд чинь эзэнд итгэдэг хүмүүсийг хэлж байгаа. Тэгээд ард түмэн минь би та нарт юу хийсэн бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулагтав гэж бурхан хэлж.
Үнэхээр би таныг Египтийн нутгаас боолчлын гэрээс золион авчирсан. Би таныг Мосе, Аарон, Мирам нарыг илгээж танал руу илгээсэн. Үүндээ таныг үнэхээр харийн боолчлол дотор Египтийн фараоны дор зовж хахад тэр Израиль үндэстэн мөхөх гэж байхад чинь тэр үнэхээр зовлон дундаа хашгирч байхад чинь харин би та нарыг Египтийн нутгаас авраагүй илүү гэж бурхан зардаг гэж. Тэг бидний дагуулад явах, удирдах явах хүн алах гэж яхад үчин би Мосе, Аарон, Мирамыг илгээгээгүй гэж юу? Гэж эзэн хэлж. Сүнслэг удирдагчдыг өгсөн гэдгийг хэлж. Тэр сэтгэлийн зовлонд байхад чинь та нар чөлөөсөн штэ. Боолчлолоос чөлөөсөн штэ. Дарамтнаас ч чөлөөсөн штэ. Нийгмийн хүн дарамт нь боолчлол гэж байхад чинь чөлөөсөн штэ. Бас дээр сэтгэл санааны чинь тэр дарамтнд байхад чинь би фараоноос та нарыг чөлөөлөө үстэй гэж эзэн хэлж. Эзэн бидэнд камшиг авчирд юм шээ. Харин эзэн биднийг камшигаас чөлөөдөг нэг юм. Эзэн бидний боолчлол байлгад юм биш ээ. Эзэн бидний боолчлолоос чөлөөдөг нэг юм. Эзэн бидний үнэхээр удирдахчгүй ингээд тэнүүцлэн хаягддаг юм аа. Эзэн бидний удирдахчийг бас сүнслэг удирдахчийг бас биднэрт өгдөг юм аа. Тэгээ илэрхийлж өгч. Тэгээ дараа нь юу гэж байгаа бол дараагийн нэг жишээ нь Мобийн хаан Балак юу зөвлөж Бёрөнхүү Балам юу хариуж байсныг асуусан. Тэр энэ юу гэвэл Моб гэдэг нь Израилийн нэг дайсан болсон улс хажууд нь байл. Тэгээд тэд үнэхээр израильчуудыг үнэхээр өөрсдөө эзнийг мэдээд тэд Балам гэдэг нөгөө иш үзүүлэгчээр дамжуулаад израильчуудыг хараагаад өгөөч гэж Балак гэдэг хаан гойсон мэт. Балак гэдэг хаан. Харин Балам гэдэг тэр иш үзүүлэгч нь юу гэсэн бол за би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Би эзнийг хэлснийг би хэлнэ шүү гэж хэлдэг. Тэгэд үндэ тэр израильчуудыг хараагаад өгөөч гэж Балак буугаад хараагаад өгөөч. Бид хангалттай мөнгө чинь өгөнөө, хангалттай өгье. Хараагаад үг израильчуудыг гэж буугаад өгдөг. Тэгээс үүдээ үнэхээр яасан бэ гэвэл хүн юм болсон хойно Балам яаж мөнхөг хэлдэг вэ гэхээр за тэгвэл явъя да. Очоод үнэхээр израильчуудыг хараагаасаа гэж хүссэн чинь израильчуудыг 4 удаа өрөөчөд явсан. Эндээс юу хэлээд байгаа юм бэ? Израильчууд бурхан үнэхээр гомдлонгүй хэлээд шүү дээ. Та нарын үнэхээр хараахыг үтэл би зөвшөөрөхгүй байгаа шүү дээ гэж. Балак болон Ламаар дамжуулаад юу хэлээд байгааг вэ? Авраамаар дамжуулан та нарыг би өрөөнө гэж хэлсэн амлалтаа. Та нарыг өрөөсөн бүхэн өрөөгдөж, хараагдсан бүхэн хараагдсан гэсэн тэр амлалтаа. Би билүүлээгүй үстэй. Би билүүлсэн шүү дээ гэж нэгсдээ бурхан хэлээд байгаа байхгүй юу? Билүүлсэн шүү дээ гэж. Бурханаас сонгогдсон бол бурханаар хайрлагдсан бол бурханы өмнө байгаа ард түмэн хараагдахгүй гэж хэлээд байна гэсэн. Амен бүгдрээ хэлээ хараагдахгүй гэж. Амен. Та бурхан мэдгдсэн бол хараагдахгүй. Яагаад гэвэл бурхан үнэхээр өөрийн ард түмнээ хараад юм биш дээ. Харин өрөөд юм аа гэж хас. Үндэ тэр үнэхээр санаа нь хараах гэж явсан боловч 4 удаа өрөөгөөд тэгээс үүдээ үнэхээр Балак Балам хоёр хоорондоо хуултаад хоёулаа салаад. Энэ түүхийг санах юм бол тоолон ном дээр байна. Энэ нүгс үгээгүүл бурхан ингэж хэлж байгаа. Би чамайг өрөөс хараагүй шүү дээ. Харин харахчихсан тэр Балакийн тэр үнэхээр ажлыг би зогсоосон шүү дээ гэж. Зогсоосон шүү дээ. Амен. Тэгвэл та өнөөдөр Есүс Христэд итгэх юм бол Есүс таныг тэр үнэхээр муу бүхнээс хамгаална гэдэг утгыг хэлж байгаа. Цаашаа үргэлжлүүлэн эзэн хамгаалдгийг танад мэдүүлэхийн тулд шитимээс гэлгаад юу болсныг санааж ард түмэн минь гэж. Энэ ямар түүх гарч байгааг бол энэ Йошуагаар дамжуулан израильчуудыг өрөөсөн Йошуа болон израильчууд бурхны өмнө үнэхээр одоо өөрсдийгөө ариулсан, хоцолсон, хөвч хөндсөн үйл явдал юм гардаг. Яг л тэрнийхээ өмнө ялагддаг байхгүй юу? Тэрнийхээ өмнө кемп ялагддаг. Яагаад гэвэл хуурам шүтэнтэй хоцолцсон байсан. Ямар ч бурхныг хүндлэхгүй байсан. Зүгээр л тулдна гэж нэг хэдэн онгорсон зэргүүд орсон чинь чааруулдаг. Тэгмүүд энэ Йошуа яасан бэ? Эзний өмнө өөрсдөө ариуцгацгаа.
бид нар өөрсдийгөө ариусгаж Бурхны өмнө зөв сэтгэлтэй байх ёстой юм байна. Ариусгалыг мөрдөцгөө гэж. Бурхны өмнө ариусгалыг мөрдөж Бурхны өмнө зүрх сэтгэлээ цэвэр болгоод гимшээ, өөлөө, дуулаад эсний өмнө ард түмэн даруулсны дараа яасан бэ гэвэл тэр үнэхээр гайхамшигтай ажил хийгдэж Йордан голыг Бурхан хувааж эзний гайхамшигыг харсан гэдэг. Тэгээд тэр гол дотроос чулуу ахуулаад 12 овгийн 12 чулуу голын ирэг дээр овоолж тавьсан байдаг. Энэ бол Шикимээс Гэлгалд орох үйл явдал дээр гарсан. Йошуагийн номонд түүхэн дээр гардаг үйл явдал. Тэгэхээр Бурхан хэлээд байна шүү дээ. Эзэн Бурхан хизээж хүний эсрэг байгаагүй гэж. Эзэн Бурхан хизээж хүн гайхамшиг авчдаг нэг биш. Эзэн Бурхан дээр ирсэн хүн хизээж хохирохгүй. Амен. Яг л Бурхан хохироодаггүй. Амен. Харин үнэхээр хохирол ба зовлон яадаг бахна? Хүмүүс бид нар өөрсдөө бий болгодог гэдгийг өөрсдөө бид нар үнэхээр муу бодол санаа буруудад хийхдээ бид нар өөрийнхөө дээр зовлон авчирдаг гэдгийг амьдрал дээр өөрсдийнхөө амьдрал дээр сүрлэг авчирдаг гэдгийг өөрийгөө захирч чадахгүйгээс болж гаргасан үйлдэлээсээ болж өөрийн амьдралдаа зовлон нэмж авчирхийг хэлдэг. Энэ зовлон Бурхан өгсөн гэж хэлэхээ болцгоо. Тэгж ярихаач болцгоо. Бурханыг буруутгахаач болцгоо. Тийм учраас Бурхан зарахтай байна гэж хэлдэг. Харин ч би та нарыг Египтээс авчиж зовлонгоос би чөлөөдөг нэг юм биш үү? Би та нарын үнэхээр нийгмийн дээр дарамтанд орсон байгаа тэр Египтийн боловсролч Израиль та нарыг би чөлөөлсөн биш үү? Тэгээд үнэхээр удирдах хэрэгтэй бай, сүнслэг удирдах над хэрэгтэй гэх чинь би Мосе Арам Мирам нарыг та нарын өмнө тавиагүй гэж юу? Мөн та нарыг харахаар явж байгаа Баламын зөнг би хараадыг нь би ерөөл болгож савсан биш үү? Харах гэж бодсон тэр эсрэг талын чинь дайсны Балакийн төлөвлөгөө би сүрүүлсэн биш үү гэж эзэн хэлж. Тэгээд Йошуа би эзэн минь та надтай хамт үгүй юу гэж асууж яхад би Мөсөтэй хамт байсан шиг би мөн чамтай хамт байна гэж амлаж өөрсдөө ариусгацгаа эзний өмнө даруусгацгаа маргааш эзэн гайхамшигтай зүйлийг хийнэ гэдгийг харцгаа гэж хэлсэн. Эзний өмнө даруусаж Израильчууд хөвч хүндэн Бурхны өмнө ойлон гимшин буруу мөхнийхээ төлөө залбирэн гуйсны маргааш Йордан гол хуваагдаж Израильчууд хураа газраа гарч харин 12 овгийнхоо төлөөлөн 12 хүү овгоос нэг хүнийг төлөөлөн чулуу ахуулан 12 овгийн 12 чулууг голын хэрэг дээр аваасан. Үйл явдал болсон юм. Тэгвэл эндээс юу гэж байгаа гэхээр бид нар амьдрал тохиолдож байгаа зовлонгоороо дамжуулан Бурхныг буруутгахаа болцгоо. Израильчууд ч гэсэн инхээ бодидыг эзэн заргалдан хэлсэн. Тэгвэл би танаас юу шаарддаг юм бэ? Бурхан юу биднээс шаарддаг байгаа юм бэ? Эзэн биднээс юу шаарддаг юм бэ? Ямар зүйлийг шаарддаг юм бэ? Би эзний өмнө юутай очих вэ? Өндөр тосх Бурхны өмнө би бүх хийх вэ? Өмнө бүх хийх вэ? Би түн шатаалдаг гэж бухан баруунуудтай очих уу? Мянган хуц түн тосон горхийг эзэн таалах уу? Гэмт үйлдэлийнхээ төлөө ууган хүүгээ сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү? Яагаад гэхээр энэ бол Израильчуудын эзний өмнө өргөдөг өргөлүүдийг дурдж байгаа. Бухан барууг өргөж, гэм нүглээ одоо ариусгадаг хуц болон тосон өргөлүүдийг өргөж, гэм нүглээ ариусгадаг. Мөн үнэхээр Египтээс чөлөөлөлтөө өдөр ууган хүүхдүүд ууган малнуудын төлүүдийг устган эзэн Фараоны сэтгэлийг зөөлрүүлж Израильчуудыг чөлөөсөн. Авраамыг гэсэн үнэхээр Исаакигаа өрг ганц төрсөн амлсан хүүхдээ өрг гэж амлахад Авраам бүтэл эзний өмнө хүүгээ өргөхөөр эзний өмнө явж ирсэн. Гэхдээ энэ их үнэхээр олон мянган үнэхээр өргөл тааллаас тааллын чухал биш гэж хэлж байгаа. Яагаад гэхээр дараагийн хэсэгт хацгаа. Юун сайн болохыг хүмнээ чамд тэр айлц зүвийг үлд.
инэрлийг хай. Өөрийн бурхантайгаа даруухнаар алах гэхээс өөр юу тэр чамаас шаарддаг юм бэ? Машингийн зүйл хэлж байгаа. Машингийн асуулт хэлж байгаа. Зөв бус үйлдэл бидэр зовлон авчирдаг. Харин та зөвийг үлдэж байгаа бол та тэр зовлонтой учрахгүй. Хоёр дахь зүйл нь юу гэвэл бусдыг хайрладаг бай. Уучладаг бай гэж хэлж байгаа. Яагаад гэвэл үл уучлал таны сэтгэлийг зовоож, гомдол таны сэтгэлийг зовоож, үл уучлал таны зүрхийг зовоож байгаа байхгүй. Тэгвэл энэ зовлонгоос чөлөөлөх юм нэг л аргагүй. Инэрлгүй бай гэж. Уучлал гэсэн үг. Инэрлийг хайр гэдэг нь уучлал гэсэн үг. Тэр хүмүүсийг хайрлал гэсэн үг. Амен. Иргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаад уучлаад явах юм бол та өөрөө зовхгүй байхгүй. Амен. Инэрлгүй бай гэж. Инэрлийг хайр. Нэгсэндээ Бурхан эзнээ бүх зүрхээрээ хайр, мөн хөршөө өөрийн адил хайр гэдэг энэ үг нь инэрл. Бурханы инэрэнгүй байдлыг бид харуулж чадахгүй бол бид үнэхээр Бурханыг гэж яагаад хэлэх юм бэ? Зүрх сэтгэлдээ үгэл зуучаад яаж үнэхээр Бурханыг ярих юм бэ? Харин инэрлийг хайр гэж. Инэрэнгүй байлаа гэж. Нэг нэгэндээ инэрэнгүй байлаа. Нэг нэгийг уучлж байгаа. Хайр гэж. Амен. Тэгэд өөрийн Бурхан эзнийхээ өмнө даруухнаар амьдрах гэж. Хамт алхах гэж. Өөрийн Бурханы өмнө даруй байна гэж Бурхантай харьцахгүй зүгээр л даруй байдлыг хэлхэл яваад хэлэхгүй. Бурхантай хамт алхах гэж хэлж байна. Энэ юу гэсэн үг гэж? Өдөр бүр Бурхантай цаг гаргах гэсэн. Өдөр бүр Бурханы өмнө суу. Бурханаас асуу. Бурханы өмнө зүрхээ өргөж нягтал. Өдөр нь сайхан байсан байж оройн хэцүү байж болно. Тэгвэл эзний өмнө хууль, залбир, өрг, даатах. Өдөр нь хэцүү байсан байж болно. Оройн тэр бүхий зүйлийг нягтлаа бодсон чи шал утгагүй зүйлийн төлөө бохимдаад байсан байх гэдгийг мэдээд эзний өмнө даруус. Дагаад эзний өмнө ир. Даруй байх гэдэг чинь Бурханы үгэн дотор амьдрахыг хэлж байгаа. Бурханы үгэн даруй байхыг дуулууртаа хэлж байгаа. Бурханы үгэнд дуулуургүй хүн бол бардам хүн байхгүй байдаг. Бардам зан гэж юу хэлэх юм бэ гэдэг мөргөн асуултыг асуувал Бурханы үгийн дагуу амьдрахгүй байна. Бурханы үгэнд дуулуургүй байгаа хүнийг л бардам хүн гэж хэлнэ. Үнэн шүү. Одоо яригдж байгаа эзний үгийг, Бурханы үгийг, Есүсийн тэр Библиэлд байдаг тэр үгийг тоохгүй та амьдарч байгаа бол та бардам байгаа байхгүй юу? Та Есүс гэдгийг ч мэдгүй ч амьдарч байгаа бол та бас бардам ивэрэл байгаа гэсэн үг байхгүй юу? Яа гэвэл тоохгүй байж. Мэдээч гэж бодохгүй байж. Тэр бол надаас тэс хүндлээ юм гэж бодоод амьдарч байгаа. Тэр чинь өөрөө юу гэж хэлж байгаа юм бэ? Тэр үгтэй ч үггүй ч би амьдэрчнаа л гэж байгаа байхгүй юу? Энэ юу вэ гэвэл цаана бардам зам ахгүй юу? Би өөрийг мэдээд амьдэрчээ. Би хинээ ч хэлэхгүй амьдэрчнаа. Энэ бол миний амьдралаа. Та бардам байгаа байхгүй юу? Бурханы өмнө дуулууртай амьдраарай гэж хэлэхээр заа гэж дахгүй бол та бардам байгаа байхгүй юу? Матчдаг бол, хайчдаг бол, хэнэггүүддэг бол. Уушлаарай. Мартсан байна гэдэг чинь тийм юм биш. Тэр чинь цаанаа юу байгаа вэ? Бардам байдал байгаа. Бурхан үйлчлээрэй гэж хэлэхэд үйлчлэнэ гэж чинь. Ирэхгүй байгаа бол бардам л байгаа байхгүй. Хийх ёстой юм хийхгүй байгаа бол бардам л байгаа. Авсан үргээ биелүүлэхгүй байгаа бол бардам л байгаа. Бардам зүйл ганцхан өнөхөрийн мөнгөтэй дүрхтэн дээр байдаггүй байхгүй. Ядуу мөнгөтэй бардам хүн байдаг байхгүй. Бурхан бол зүрхний хандлагыг хэмждэг байхгүй. Тэрний өмнө өнөхөрийн баян хүнээс ч илүү ядуу мөнгөтөнгөө бардам бүр дэмтсэн хүн байж л байгаа.
маш хатуу сэтгэлтэй. Бүгдийг үзэн ядцсан дотроо. Хүнийг хүн гэж бодохгүй антийн юм шиг зэрлэг араатын юм шиг бодож байгаа бол та ч гэсэн өнөөдөр танд юу хэрэгтэй гэвэл уучлал хэрэгтэй. Имрэл хэрэгтэй байхгүй. Имрэл хэрэгтэй. Бурхан өнөөдөр надад танд юу хэлж байгаа вэ гэхээр хин нэгний дотроо зууцсан яваа, хин нэгний дотроо үнэхээр дургуутсаж яваа. Яг одоо та ирүүл биш байна. Охин минь хүү. Энерчилтэй гэж. Эцэгч. Энерчилтэй. Уучлалт. Тэгээ зөрүүлээд, гүжүүдлээд дотроо үзэн ядаад яваад байгаа болж байна. Амен. Хатуурах тусам та өнөхөрийг дийлээд байгаа юм биш. Хатуурах тусам та хатуурах тусам таны зүрхэл, таны сэтгэл илүү их шаналж, илүү их шархалж байгаа байхгүй юу? Таны гондоос үг мэдэхгүй л яваа. Тэгэхээр бид нар юу вэ гэхээр ах トゥ усээ. Бид нар одоо юу хэрэгтэй вэ? Бид нар нэг имрэх хэрэгтэй. Амен. Нэг уучлах хэрэгтэй. Бас дээр нь Бурханы өмнө өдөрөө даруй байцгаа. Амен. Тэгээ Бурхан тийм аймаг бидээс шаардахгүй байгаа байхгүй юу да. Бурхан бид өнөхөр өгч байгаа хийж байгаагаас илүү хатгаас илүүтэйгээр юу гэдэг нь вэ? Чи миний өмнө зөвийг. За бүгд хамтдаа тийм зөвийг. За бүгд зэрэг нэг гоё. Зөвийг. Энерлиг. Бурхан эзэнтэйгээр аруулнаа. За бүгд Библийн дагуу хэлээ. Өөрийн бурхантайгаа аруулнаа. За энэ гурван зүйлийг л өнөөдөр бүгдээрээ чухалч. Амен. Амьдралдаа зөвийг л үлдэж чаддаг. Тэгээ жоохон имрэнгүй байя. Хөө амьтныг өөрчилдөг байя. Амен. Та имрэнгүй байхад таны сэтгэл хамгийн их цэвэр байх. Яагаад гэж таны сэтгэл торох юм үлдэхгүй байхгүй. Хин нэгнтэй асуудалтай байхгүй гэсэн. Яг нь уучлж байгаа ч. Хайрлж байгаа ч. Амен. Таны сэтгэл үргэлж амар байх. Амен. Амар. Тэгээд өөрийн бурхантайгаа таах. Амен. Өөрийн бурхантайгаа бартан болохгүй. Өөрийн бурхантайгаа таах юм. Амен. Дараа байдлыг би маш тодорхой хэлсэн дээ. Нэг олон хэмжүүр тавиад хасаа илүү Бурханы үгийн дагуу үгэнд би дуулууртай амьдарч гинөө үгүй юу гэдгээр би бардам байна уу тэ дараа байна уу тэгэл хэмжиж. Амен. Өдөр амтсны юм зарцсан. Тэгэхээр өдөр өнөөдөр нэг зүйлийг ойлгоцгоо. Бурхан эзнийг юуны төрөнд өдрөө түүнд өнөхөр итгэж хүмүүсийн амьдрал өөрчлөгдөөсэй гэж өдрөө бодож залбирцгаа. Таны өнөхөр ханаасаа хүсэж байгаа гэж болно, нөхрөөсөө хүсэж байгаа гэж болно, эхнэрээсээ хүсэж байгаа гэж болно. Тэр зүйлүүд хамгийн гайхалтай өөрчлөлт хийзээвэ гэвэл Бурхан дээр ирэх явдлаас эхэлнэ шүү. Бурхан эзнийг таньж мэдсэн тэр цаг мөчөөсөө таны нөхрийн, таны эхнэрийн өөрчлөлт бий болж эхэлдэг. Энэ тэрийг таньж мэдээгүй байгаа хүнээс та өнөхөр Бурханлаг өөрчлөлт гарна гэж хүлээгээд тэгээ Бурханы өмнө заргалтаа барьцгаа. Амен. Өдрөө эзний өмнө ирцгээе. Тэгээ Бурхан биднээс асуудаг. Би танад юу хийсэн бэ гэж. Би таныг яаж ядраасан бэ гэж. Харин би таныг өнөхөр Египтийн нутгаас боолчлын гэрээс золин авч танад Мөсө араа Мирам нарыг илгээсэн. Би та нарыг сэтгэлийн чинь боолчлоос чөлөөж, зүрх сэтгэлийн чинь дарамтнаас чөлөөж аврахаар ирсэн нэг шүү дээ гэж эзэнэлж. Би та нарыг хараагдахыг хизээж зөвшөөрдөг харин ерөн өхийг хүсдэг Бурхан гэж эзэнэлж. Эзэн Бурхан биднээс бурхан зүйлийг хүсэж байна. Зөвийг үлд, энерлиг хайр. Өөрийн Бурхантайгаа дарахнаар алах. Бидний хайртай аав минь танд баярлалаа. Та бидэн дээр ирэхдээ бидний гэм нүглийн болцлоос чөлөөлж
өглөөс чөлөөлж амь руу шилжүүлдэг эзэн билээ. Тань дээр ирсэн тэр цаг мөчөөс эхлээ бид мөнхийн тав олж хэзээ нэгэн цаг таны яруу алдар болсон тэр мөнхийн газар орох эрхийг та бидэнд бэлэг болгон өгдөг. Энэ бид хүн бүрийн өмнө ээлжтэй байдаг танд баярлалаа. Их эзэн бидний хайрладаг, бидний хайртай элэг нэгтэй монголчууд нь үнэхээр эзэн таны энэ гайхамшигт авралын мэдээг хүлээж яваасаа гэж танаас гуйж. Бид амьдрал тохиолдож байгаа зовлон бэрхшээлийг харахтаа бид таныг буруутгахаа болцгоё. Харин их эзэн хүмүүс бидний дараадаг буруу үйл, буруу сонголт, буруу шийдвэр бүхэн бидэрт зовлон амжилтдаг гэдгийг эзэн бид харж. Харин тэр үнэхээр зовлон хизээ өөрчлөгдөхгүй гэвэл эзэн бурхан байна. Тэр таныг мэдгүй хүмүүс эзэн таныг мэдэх тэр цаг мөчид бурханыгаа мэдэх тэр цаг мөчид бусдыг хайрлаж эхэлдэг учраас өөрөө бас өөрчлөлтийг эрмэлзэж эхэлдэг учраас тэр хүмүүс таныг мэдээсэй гэж бид танаас гуйж байна. Эзэн та бидний сэтгэлд байгаа бүх дарамт зовлон ачаа, ичгүүр, зовлон бүхнийг та чөлөөлж ирсэн нэгэн билээ. Израильчуудыг Египтийн боочлууд дарлагдаж зовж байхад, боол байхад та бидний их чөлөөт ард түмэн болгон чөлөөлсөн билээ. Тэд нар өдөртөгчгүй байхад та бидэнд өдөртөгчийг өгсөн билээ. Өнөөдөр ч гэсэн бидэнд бас та чөлөөтийг өгж байгаа. Бидэнд бас үнэхээр өдөртөн явах сүнслэг өдөртөгчдийг ч гэсэн та бидний өмнө тавьсаар байна. Их эзэн минь бид таны өмнө зөвийг үлдэж бас бид үнэхээр эзэн бурхан минь таны өмнө инэрлэнгүй байж бусдыг хайрлах сурахад туслаач. Хайргүй хатуу шүүмжлэлийг гаргахаас илүүтэйгээр хайрладаг нэгэн байхад туслаач. Эзэн өөрийн бурхантайгаа даруйхнаар алхахад минь туслаач. Бид таны өмнө уурлалтай дараа амьдрахад туслаач. Назарын Есүсийн нэрээр өрөөнд залбирч